эрхэм мөндөд үзэгч та бүхэн сайн байна уу? За, Токио хотод 2 дугаар сарын 2-нд болсон хагхуу даваа жаргалын нэрмжид хүүхдийн олон улсын сумогийн 4 дугаар тэмцээнээс сурвалжид бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн 2 дугаархыг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За, энэ удаагийн нэвтрүүлгээр Монголын сумооч хүүхдүүд Токио хотоор аялан Япончуудтай хүүхдүүдтэй том хүмүүстэй уулзсан уулзалтын талаар танилцуулах болно. За, юуны түрүүн сумогийн ордонтой хүүхдүүдэд танилцуулсан. За, энэ сумогийн ордны талаар бол сумо гэдэг бүхний талаар, энэх соёлын талаар манай хүүхдүүд бол чамгүй мэдлэгтэй. За, гэхдээ бас бол яг газар дээр нь бол танилцуулна гэдэг бол өөр. За, ингээд эхлээд ямар ч байсан ордонтойгоо танилцаад ингээд Токио хотоор хийх аялалдаа гарсан юм аа. За, эрхэм үзэгч та бүхэнтэй Япон улсын нийслэл Токио хотоос мэдчилж байна. За, бид нар манай сумо сонирхогч монголчууд их сайн мэддэг болсон доо. Токио хотын Рёгоку гэдэг дүүрэгт байдаг. За, бидний арталт харагдаж байна. Кокугекан гэж нэрлэдэг Японы үндэсний спортын ордон. Одоо сумогийн тэмцээн явагддаг ийм ордны хажууд ирчгээд байна. За, өчигдөр буюу 2014 оны 1-р сарын 27-нд бид нэр Улаанбаатар хотоос Токиогийн Нарита буудалд Мятийн шууд нислэгийн онгоцоор ирсэн. За, өнөөдөр ингээд 2014 оны 1-р сарын 28-нд сумогийн ордны хажууд ирчгээд байна. За, бид нар энд одоо 2014 оны 2-р сарын 2-нд энэ ордонд болох хагхуугийн нэрмжит цомын тэмцээн, сумогийн хүүхдүүдийн тэмцээнд оролцохоор ирсэн Монголын хүүхдүүдийн баг тамирчид хөгчүүд ирчгээд байна. За, миний хажууд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа хагхуу сангийн менежер, за энэ багийн ахлагч аймгийн хурц арслан байгаа. За, Бачаргал. За, мөн түүнчлэн багийн дасгалжуулагч Цолонбаяр. За, Цолонбаяр бол өмнө нь мэрэгжлийн сумод барилдж байсан Китакасуга нэртэй барилдж байсан. За, мөн түүнчлэн одоо энэ тэмцээнд оролцох Монголын шилдэг 8 сумооч хүүхдүүд зогсож байна. За, тэгэхээр Бачаргалаа, ямар учиртай тэмцээн хэдүүлээ ирүү? За, тэмцээнд ямар шүү маягтай оролцох гэж байна? За, хагхуу авраг маань одоо ямар шүү маягаар тусалж байна? Энэ талаар ярьж өгөө. За, энэ тэмцээн нь одоо Японы Токио хотод 4 жил зохион байгуулагдаж байна. Тэгээд бид нэр Монголд хагхуу цом нэртэй аврагын тэмцээний зохион байгуулад тэндээс шалгарсан хүүхдүүдээ 8 хүүхдийг сонгож аваад, за тэгээд Цолонбаяр багш маань одоо бид нэр Монголд ойн хүүхдүүдээ 2 сар гаруй хугацаанд бэлдээд тэгээ одоо Японы Токио хотод одоо сумогийн өсвөрийн хүүхдүүд маань сумоохоор өрсөлдөхөр ингээд эх орноо төлөөж Монгол эх орноо төлөж ирсэн байна. Тэгээ энэ тэмцээнд маань мэдээж одоо Монгол энэ одоогийн тэмцээний онцлог болж байгаа. Юугаар онцлог вэ гэхээр Монголын баг тамирчид оролцсон. За, дээрээс нь Хятадаас баг тамирчид оролцсон өвөр Монголоос. За, мөн Солонгосоос одоо өмнө маягийн ширээ цолтон мөхөөс манай Касагава Солонгосын ширмийн багийг авч ирж байна. За, тэгээд Японы ахлах дунд баг насны ингээд нийт 600 гаруй хүүхэд ингээд энэ өрсөлдөд бэлэн болсон байна. Тэгээ одоо бид нэр өгчтөр ирлээ. Өнөөдөр ингээд одоо тэмцээн болох ордонтойгоо ингээд цагаан танилцаа явж байна. За, ингээд Токио хотод бол цаг агаар их сайхан байна. За, манай хүүхдүүд бол энэ жил бол тэмцээнд бол нэлээд тийм бэлтгэлтэй чамбаа оролцож байгаа. Та бүхэн анзаарч байгаа бохоо бид нар бас ингээд би хүртэл одоо Японы одоо Монголын тийм ээ одоо тугтай ийм сайхан хувцсаар ингээд жигдэрсэн. За, тэгээд энэ удаагийн тэмцээнийг бид сурвалжилж одоо цувралаар ингээд та бүхэндээ хүргэх болно. За, тэгээд тэмцээний онцлог цаашдаа цуврал нэвтрүүлгийн явцад үед бид нар бас байн дурсна гэж бодож байгаа. Юу гэхээр энэ бол зүгээр нэг тэмцээн биш юм аа. За, Якозуна хагхуу авраг бол энэ тэмцээнийг санаачлахдаа сумо гэдэг бол одоо Японы том соёл. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энэ бол хүүхэд залуучуудыг бие барилдрын хувьд, гоо зүүн хувьд одоо хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг том спорт, том соёл юм аа гэдэг. Энэ талаас нь бид нар ойлгуулахын тулд дараагийнхаа залуу үед хүүхэд багчуудад хүргэхийн тулд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа мэй гэж ярьсан. Өөрөөр хэлбэл энэ тэмцээний зорилго бол тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэнд танилцуулахын тулд Төмөрбаатар миний бие ингээд тамирчдтайгаа энэ багш дасгалж болгочтойгоо цуг ирсэн юм аа. За, ингээд одоо манай хүүхдүүдийн зүгээр ч тэмцээн биш, аялал юм. Тийм одоо ингээд Диснейленд руу явах гэж байгаа юм. Тий, одоо ингээд бид нэр хүүхдүүдэд дагуулад Диснейленд руу очих гэж байна. Тэгээд тэнд хүүхдүүд маань тоглоод нэг өдрөөр сайхан хөгжилтэй өнгөрүүлье.
Тэгээ ингээд аваргын дэвжэн дээр одоо яг жинхэнэ одоо яг одоо юу Цолонбаяр багш одоо Китак асуугаал гэх гэдэг шүү дээ тийм ээ. Яг одоо дэвжэн дээр тийм ээ одоо хатуу дэвжээ ямар байдгийг одоо үзүүлэх юм байна шүү. Маргаашнаас бэлтгэл хийн гэсэн тийм ээ. Тэгээ бид нар маргааш өглөөс бэлтгэлдээ ороод тэмцээн хүртэл бэлтгэлээ хийж байгаа. Тэгээ тэмцээндээ орох төлөвлөгөөд байгаа тийм. Ингээд манай хүүхдүүдийн аялал одоо энэ тэмцээний бэлтгэл тэмцээн эхэлж байна. За хүүхдүүд урагшаа. За ингээд Токио хотоор хийх аялал. За манай сумуучин хүүхдүүдийн манай аялал ингээд эхэлж байгаа. За манай үзэгчид одоо бас гайхаж байгаа баг. Ингээд сумуугийн тэмцээнд явж байгаа хүүхдүүд яагаад ингээд аялаад унаа гэж. Тэгэхээр бид өнгөрсөн 1-р тэмцээн дээр бас тэмцээний тухай 1-р нэвтрүүлгээр бас бид нэр ярьж исэн. Якозуна Хакко бол бас хүүхдүүдийн төлөө Монгол хүүхдүүдийн төлөө бас их юм хиймээр байна гэж. Тэгээд энэ сумуугийн тэмцээн гэдэг бол зөвхөн одоо медалийн төлөө зөвхөн байр эзлэхийн төлөө энэ тэмцээн байгаа зогсохгүй. За сумуугаар дамжуулаад Монгол хүүхдүүд, Япон хүүхдүүд, Солонгос, Хятад хүүхдүүдийг бас Япон үндэстний одоо ажимдралтай танилцуулъя, энэ соёлтой танилцуулъя гэсэн ийм зорилготой юм аа гэж. За тэгээд ийм арга хэмжээ, ийм төслийн хүрээнд за Монгол хүүхдүүдийг бас Токио хотын одоо дэлхийд алдартай Диснейландаар оруулсан. За Диснейленд бол одоо хүүхэд болгоны бас тэр болгон одоо үзээд явах тийм боломж ховор ийм сайхан аялал байгаа. За ингээ Монгол хүүхдүүд маань одоо 8 хүүхэд сумууд тийм тэмцээнд оролцохоор ирсэн. Диснейленд үзэж байна. За одоо Улаанбаатарт байхасаа л одоо хуулаад манай хүүхдүүд ярьжсэн. За тэмцээнд оролцохоос гадна аваргаан биднийг одоо Диснейландаар оруулах гэсэн маш их баяртай. Би одоо сумуугаар хичээсэндээ их баяртай байгаа. Ягаад гэвэл ийм их юм үзэх юм байна гэж. За тэгээд Япон орондоо танилцснаа гэж. За тэгээд одоо тэр өдөр бол бас нэлээд тийм салхитай зэврэн өдөр байсан учраас Диснейландд бол үзэгчид бол ердийнхөөс бага байсан. Гэхдээ ямар ч үед бол Диснейленд хүнээр хүүхдүүдээр дүүрэн байдаг. Гэхдээ л одоо тэр өдөр бол цөөхөн байсан учраас манай хүүхдүүд бол бас нэлээд олон тоглоом дээр амжилт тоглоод авсан. За хүн ихтэй үед одоо яг хавар намрын одоо цаг агаар их сайхан үед бол ер нь тоглоом болгон дээр ингээд очирсаар байгаа. Одоо 4-5 хаан тоглоомн дээр одоо тоглодог юм тохиолдол байдаг. За 2 дугаар сарын 1-ний өдөр Бямби гарыг. За дараагийн дараагийн 8 гариг буюу 2 дугаар сарын 2-нд за манай хүүхдүүдэд оролцох тэмцээн болох юм байна. За энэ урд өдөр нь энэ ордонд цагтаа бол Озики цолтоо барилдаж исэн Миябиямагийн зодог тайлах ёслол бол. За энэ дэлгэцэн дээр өвөр Монгол хүүхдүүд харагдаж байна. Энэ тэмцээнд одоо барилдахаар ирсэн хүүхдүүд. За ингээд 1-р сар, 5-р сар, 9-р сарын мэргэжлийн сумуугийн тэмцээн энэ ордонд болдог Токиогийн. За тэгээд энэ тэмцээний дараагийн 7 хоногт бол хагас айдар нь заавал нэг одоо 2-3 бүхийн 1-2 бүхийн одоо зодог тайлах ёслол энд болдог юм уламжлалтай. За тийм учраас энэ 2 сарын 1-нд бол Озики цолтоо барилдаж исэн Миябиямагийн зодог тайлах ёслол болсон. За энэ ёслолд одоо алдартай дээд зэндааны бүхчүүд одоо ирж гэн сая одоо манай Монгол бүх за нэлээд амжилттай барилдаж магадгүй одоо найдвар хүлээлгэж байгаа Теруно Фужи ган эрдэнэ яваад өнгөрлөө. За энд одоо манай хүүхдүүд одоо ордонд орж иж гэн за сумууд барилдаж исэн манай Майно юу Наранбат сая гараад өнгөрлөө. За Диснейландаар аялсан, за Япон мужид очиж бас японочдтой бас янз бүрийн уулзалт хийсэн хүүхдүүд маань за соёлын арга хэмжээ бас олон нийтийн найрамд нөхөрлөлийн арга хэмжээнд оролцсон. За тэгээд одоо өнөөдөр ордондоо орж иж одоо яг үзэгчийн хуваар одоо сайхан арга хэмжээ үзэх гэж байна. За энэ сумуугийн ордон бол одоо тэмцээн болж явах үеийг бол манай үзэгчид бас сайн санаж байгаа байх. За сая одоо тэр орж иж байгаа байдал за дараа энэ нэвтрүүлгийн явцад бас харагдана. За энэ одоо урах хаалган дээр мөн түншлэн одоо тэр коридор
үзэгчдийн амардаг газраар одоо тэр дурсгалын зүйл зардаг газар гэдэг сонирхолтой газрууд бий. За тэгээ манай хүүхдүүд одоо дэвжээнд нэлээд ойрхон их гой суудад одоо суусан. За дашрам дэлгэхэд бол өнгөрсөн нэвтрүүлгээр ч гэсэн бид нар бас хэлжсэн. За түрүүний миний хэлдэг одоо нэг дурсгалын зүйл зардаг газар энэ төр байна. Их сонин их сонирхолтой гоё юм дурсгалын зүйл, календар, үзэг харандаа янз бүрийн зүйл ингэ зардаг. За энэ дээр бол нэг бан зүхэ гэж нэрлэдэг одоо чансааны чагсаалтыг одоо зургаар гаргацсан байна. Одоо бөхчүүдийн зургийг. За тэгээд бөхчүүдийн зургийг ингэ зурсан дэвүү, футбол, малгай, за энэ янз бүрийн зарандаа хөөрхөн хүүхэлдээ болгоод хийчихсэн. За бөхчүүдийн нэртэй тийм ундаа, за хоол, жижигхэн тийм торт янз бүрийн юм зардаг. За тэгээд гадаадын за японочууд өөрсдөө их худалдаж авдаг, дурсгал болгож их авдаг. За тэгээд эндээс ном, сэтгүүл, зураг туулс судалж аваа. Тэгээд тухайн бөхөөр нь бол гар өсгө зурулж авдаг. За ингээд зодог тайлах ёслол одоо энэ ордон дотор бол эд дундаа үргэлжилж байна. За Миябияма өөрөө ингээд гарч ирж байна дэвжээн дээрээ. За тэгээд Ояката буюу одоо тэгээд дэвжээнийхээ эзэнтэй гарч ирээд цугларсан олон нийтэд нэхийн ёслоод олон жил одоо манай сумад баригдаж яхад бол та бүхэн дэмжиж тусалж байлаа. Та бүхнийхээ ачаар бол одоо сумогийн энэ олон жилийн одоо амжилтанд хүрсэн байгаа юм гэдэг одоо талархлаа илэрхийлээд за тэгээд одоо өсөнд нь гар хүрдэг. За энэ арга хэмжээний үеэр одоо хүүхдүүд маань одоо тэр бэлтгэлийн өрөөнд орж ирсэн. За энэ бэлтгэлийн өрөө бол одоо албан ёсны тэмцээний үеэр бол гадны хүн одоо орхон битгийлэр ойртохын аргагүй байдаг. За иймэрхүү соёлын арга хэмжээний үеэр бол бас хүмүүсийг оруулдаг юм билээ. За манай одоо тэмцээнд оролцохоор ирсэн хүүхдүүд бол өөрсдийнхөө одоо шүтэн биширдэг одоо бөхчүүд Монгол бөхчүүдтэй бэлэг барьж ирсэн. За ингээд одоо одхуу маань одоо жишээлбэл одоо Кёкшухо Эрдэнэбаатар ахтаа өгж байна. За ингээд сосрхуу бол шоотинг руу нэмсрэнд одоо бэлэг гардуулж байна. За ер нь бас их хөөрхөн арга хэмжээ болсон хүүхдүүд маань ингээд өөрсдийн одоо шүтэн биширдэг ингээд бөхчүүдтэй бэлэг бэлтгэж ирсэн байгаа. За ингээд бэлтгэлийн өрөөнд бас би Монгол хөгчүүдтэйгээ уулзлаа. Бид нар за бас цагаан сарын үе болж бас учраас бас тамхиллаа. Тэгээ манай хүүхдүүд залуучууд маань бас их сонирхож за тэгээ одоо цаашаа гарнаа бас Япон залуучуудад Япон хөгчүүдэд бас сонирхуулж ингэж байлаа. За тэгээд манай хөгчүүд залуучууд маань бас одоо нутагт маань цагаан сар болж байгаа. За бид бас аав ээжтэйгээ бас уцаар ярьлаа. За манайд бол цагаан сар их сайхан болж байгаа юм байна гэж иймэрхүү яриа хөөрөө биднээс өлмөсөн. За одоо манай одоо хамгийн ахмад бөхцөө манай бөхчүүдийн ахмадаар зогсохгүй ер нь бол сумуудаар барилдж байгаа 700 гаруй бөхчүүдийн одоо хамгийн ахмад бөх болох Кёктинхо цэвгний одоо харагдж байна. За ингээд Япон бөхчүүд одоо найтайгаад хамрын тамхиг бол сонирхоод за нэлээд бас сонирм үйл явдал тэнд одоо болсон. За түрүүн бид бас хэлсэн за энэ бэлтгэлийн өрөөнд бол одоо яг албан ёсны тэмцээний үеэр бол гадны хүн бол тэр болгон одоо ороод иж болдоггүй. За өнөөдөр бол одоо өнөөдөр буюу одоо тэр 2 дугаар сарын 1-нд Миябиамагийн зодог тайлах ёслолын үеэр бол манай хүүхдүүд орж иж за тэгээд алдартай хүүхдүүдтэй зураг авахулж ойртож хажууд нь очиж сууж ингэж байлаа. За тэгээд тэр зодог тайлах ёслолын үеэр бол дээд зэндааны бөхчүүд барилдаж бас үзэгчдэд сонирхуулдаг. За дэлгэцэн дээр Жүүрэ зэндаанд барилдж байгаа хятадын бүх буюу одоо өвөр Монгол одоо манай нутаг нэгт илгэн одоо садан гэж хэлж болох одоо инх төвшин Сококурай маань харагдаж байна. За монголоор бол их сайн ярьдаг юм байна лээ. За дараагийн нэвтрүүлэг бас гарах байх. Би Сококурай болон одоо өвөр Монголоос ирсэн хүүхдүүдтэй бид бас ярилцлага хийсэн. За ингээд бэлтгэлийн өрөөнд бол одоо бөхчүүд, Японочууд, одоо Монголын ясарсан барилгаар ирсэн хүүхдүүдтэй одоо маш их тийм
элэгсэг дотн харилцаж байсан одоо янз бүрийн юм асууж өхөөр барилдаггүй ямар өхөөр барилдаггүй одоо сумоогоор цаашдаа барилдахгүй гэх маягаар яриа хөөрөө өрнүүлж байлаа. За бид бас ярьжсэн за манай хүүхдүүд сумогийн тэмцээнд барилдахаас оролцохоос гадна за сумо Токио хотоор аялсан за японочдод уулзалт хийсэн гэж. За энэ уулзалтын нэг бол энэ Чиба мужид болсон. За бид нар бол одоо Японы залуучууд хүүхдүүдэд за мөн түнчлэн гадаадын ихэнх одоо хүүхдүүдэд бас танилцуулдаг гэж юу гэхээр одоо мисо гэж энэ бол шар буурцгийн хийдэг хоолны талаар одоо танилцуулж байна гэж. За энэ бол нэгдүгээрт бол манай үндэсний хоол юм байгаа. Хоёрдугаарт бол эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд бол маш их хэрэгтэй. За ялангуяа одоо дэлхийн ертөнцид сүүлийн үед бол эрүүл хүнс, эрүүл хоол бол бас их чухлаар тавигдж байгаа энэ нөхцөлд бидний энэ хийж байгаа ажил бол маш их тийм ач холбогдолтой юмаа гэж. За тэгээд дашрамд хэлэхэд бол энэ байгууллагад бол сумууд барилдаж байсан Кёктэн зан инхвэт одоо манай хүүхдүүдийг зуучилж аваадсан. Одоо монголчуудын хувьд бол одоо мах, цагаан идэ тийм ээ одоо сүүн бүтээгдэхүүн голлож хоолдог бол японочдын хувьд бол одоо ийм хүнсний ногоо, цагаас, цагаан будаа энэ буурцгийг бол хэрэгэлдэг. Тэгээд энэ тухай бол одоо энэ талаараа манай монгол хүүхдүүдэд японочдод танилцуулсан. За тэгээ зогсохгүй. За года мөн түнчлэн кендама гэж иймэрхүү тоглоом энэ төр хүртэл танилцуулж байлаа. За бид нар бас нэг сонирхолтой ажилд оролцсон. Юу гэхээр Якозуна Хакуха авраг за 3 дугаар сарын тэмцээний үеэр одоо шүтэн бишрэгчд за сумын сонирхогчдод гардуулдаг юм аваргын одоо дурсгалын ийм хээг дарддаг юм байна. Энэ ажилд бас оролцсон. За ингээд бэлдсэн ийм хатуу цаасан дээр гарынхаа хээг дараад алганы хээг шүү дээ. Тэгээ гарын үсгээ зураад ингээд 3 төрлийн тамга дарддаг юм байна. За тэгээ энэ бол бас нэг хэдэн мянган ширхэг бэлддэг. За энэ бол одоо тэмцээн болгоны өмнө бэлдэхгүй болдгоо ийм чухал ажил юм байна. За энэ ажил бид нар оролцсон. За ингээд сумогийн тэмцээнд оролцсон хүүхдүүдийг маань одоо мэрэгжлийн сумууд барилж байгаа монгол бөхчүүд өдөр болгон одоо оройн хоолнд урьж за японочдын иддэг одоо хамгийн амттай хоолоор тайлж байлаа. За энэ дээр бол Какурио ананд хүүхдүүдийг одоо урьж оройн хоол одоо урьсан. За тэгээд хоол идэлээ зогсохгүй хүүхдүүдтэй бас халуун дулаан яриа өрнүүлж одоо аль нутгаас ирсэн, ямар хоол иддэг юу сонирхдаггүй гэх мэтээр одоо ярьж исэн. За бид нар бас Рёгоку дүүрэгт байдаг сонирхолтой содон байж болохоор тийм газруудаар орсон. Бид нар сая ингээд маргааш нөгөөдөр тэмцээн эхлэх үлээ. Тэмцээн эхлэхэд энэ Рёгоку дүүрэгт ингээд явж гин. Тэгээд өмнө нь бид нар би бас иржсэн энд. Энэ том биетэй хүмүүс одоо ялангуяа энэ сумо бөхчүүд энэ дүүрэгт их байдаг учраас энэ хэсэгт тэр хүмүүс зориулсан том биетэй хүмүүс зориулсан хувцсны дэлгүүр. Омисэно намайва райондо гэдэг нэртэй. Тэгээ энэ дөрвөн үеэр одоо 106 年одоо 106 жил үргэлжилж байгаа ийм их түүхтэй ийм дэлгүүр юм байна. Нэгэд энэ хүн бол одоо Йонда юм ээ. Дөрөвдөх үеийн энэ дэлгүүрийн эзэн өөрөөр энэ хүний аав өвөөгийн өвөө одоо энийг нээсэн байх нь шүү дээ.面白いですね。このサイズも持っておりまして。Тэгээд энэ
том биетэй хүмүүсийн тийм ээ. Энэ Ryan Dog гэдэг дэлгүүр. Тэгээд энэ хаяг нь байгаа юм байна. Тэгээ энд size аризмерүүд байна. Ямар аризмер тэр. Ийм. Одоо жишээлбэл одоо цээжний бүслүүр одоо тэр юу энэ тэр бол 100 см-аас дээшээ. Одоо хүзүү 46 см-аас дээшээ. Одоо чинь Монгол хүн ч юм бол хүзүү их бүдүүн байдаг шүү дээ. Тэ? Би одоо жишээлбэл 43. Гэтэл одоо энэ 46-аас дээшээ тийм ээ хүзүүний. За хөл бол одоо 27 аризмераас дээшээ ийм том аризмертэй. Корейр ижо. Аташа номоноо найтай яг гэдэг. Надад таарах юм бол энд байхгүй. Би бас бол одоо би бол нэлээд Монголд бол бас томд орох гэдэг шүү дээ. За томд ч байх удаа нэг дунд зэрэг. Тэгэхээр надад таарах юм бол энд байхгүй. Дандаа энэс дээшээ ийм том хүмүүст зориулсан. Ийм хувцс байдаг юм байна.面白いですね。これでэнэ жишээлбэлこれは何ですか？これはお相撲さんの肌着なんですけど。Энэ одоо суума бөхшүүдийн зориулсан нэг дотор хувцс байх нь шүү дээ. Окей. Одоо энэ сумаач зориулсан ийм том дотор хувцс байдаг юм. Ингээд мэдээж эн чинь нэг жоохон чөлөөтэй л байдаг бол ах л та. 75インチという表記になりまして、75гэж аризмэр нь. はい。ぐるりで190センチ. Тэгээд эргэн тойрон ингээд үзэх юм бол 190 см бүслүүрийн хэмжээ гэсэн үг шүү дээ. Бүслэхий одоо цээж ч юм уу те. Тийм хэмжээтэй хүмүүс зориулсан одоо юм дотор хувцс. Одоо сумаа бөхчүүд бол одоо нэг кимоно өмсдөг. За тэгээд тэр дэвжэн дотроо энэ тэнд бол дандаа ийм цагаан дотор хувцастай ингээд явж байдаг.面白いですね. これでパンツもこれもらっていいですね. はい、すみません. ありがとうございます. За манайх нар бол төрсийг тийм ээ дотор нь энэ бол одоо би бол одоо баг ингээд хоёр орох юм тийм ээ. 実際失礼な質問です。買うんですか？はい。 Би тэгээд асуулаад тэгээд энэ тэгээд зарагдаг юм уус зарагдаг гэж байна. Тэгээ Монгол бөхчүүч гэсэн ирдэг, Кёкшозан их ирдэг, өөрөө их хувцас авдаг. Тэгээ Монголд одоо барилдаад дуусны дараа бол бас за одоо бас энэ сумаа бүх орж ирж байна энд. Бас л хувцсны худал 8 авч байна. Бодвол ах бөхчүүд нь тэгээ 29 аризмэрийн юм авч явах шиг байна. はい。こちら1足2000円になります。 За энэ бол нөгөө том цаад нөгөө юу гэдэг вэ багш нар нь явуулсан байж магадгүй. Өөрөө бол жижигхэн бит юм байна те. Тэгээ Кёкшузан их ирдэг байсан. Тэгээ дараа нь зодог талиад явсныхаа дараа ч гэсэн ирсэн манахаар бид нар бас сайхан харилцаатай. Одоо Монгол хөгчүүд ирж бас хувцс худалдаж авдгаа гэж ярьж байна. Тэгээ бас үнэндээ гайхчихсан ингээд том биетэй хүмүүс цөөхөн тэгээд худалдаж авдаг мө гэсэн чи одоо ингээд ирээл аваад идэх юм байна юм. Хажууд нь ингээд зогсохоор ингээд аризмэрийн том багын хэмжээ ойлгохдох байх гэж байна. За мэдээж өндрөөс гадна энэ өргөн энэ төр үлэрдээсээ амар том юм аа. Эртэмэ нагаа гэж. 2メーターぐらい。 Энэ бүс бол одоо 2 м. Одоо жишээлбэл ингээд бүслээд ийм бүдүүн байх нь шүү дээ. Ингээд ийм бүдүүн хүмүүс зориулсан бүс байх жишээтэй. За ингээд бид нар сумуучдын одоо амьдардаг сумогийн тэмцээн болдог Рёгоку дүүргээр аяллаа үргэлжлүүлж байна. За тэгээ энэ том биетэй хүмүүс зориулсан хувцсны дэлгүүрээр орсон тухайга та бүхэнд одоо танилцууллаа.
За сумогийн тэмцээнд оролцох гэж байгаа Монгол хүүхдүүд маань за сумогийн дивжээнд хакхаа аваргын дивжээнд одоо бэлтгэлээ үргэлжлүүлж байна. За хакхаа аварга маань өөрийнхөө дивжээний бөхчүүдтэй бэлтгэл хийхээс гадна за сумод барилдаж байгаа за манай бөхчүүд бас ирж зөвлөгөө өгсөн хүүхдүүдийг барилдуулж үзээд өөрийнхөө санаа бодлыг хэлсэн. За өнөөдөр энэ бэлтгэл дээр тайга шарамнямбуу гэж бүх ирж одоо хүүхдүүдэд яг барилдуулж үзээд өөрийнхөө санаа бодлыг хэлсэн. Бас л одоо яг л хэлж юм лээ. Та нар бол яг л үндэсний өхөөрөө ингээ барилдчих гэдэг юм аа тий. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол яг эхний тэр одоо тулах мөч одоо тачиаи гэж одоо нэрлэдэг. Тэр золгоо их чухал байдаг шүү. Тэн дээр нь л та нар их зөв байрлал авчих юм бол та нар цаашдаа бол давхад бол их ямар байдгийг шүү гэсэн ийм зөвлөгөөг бас хэлж ийсэн. За тэрнээс гадна зөвхөн одоо тэр харагдаж байна тэр янз бүрийн дасгалууд байдаг. Дасгалууд их хийгээрээ одоо дан одоо ингээ барилдаад байх юм бол бас одоо хэрэгтэй. Гэхдээ бол янз бүрийн одоо тэр яг суумо зориулсан, суумо барилдахад хэрэгтэй тийм дасгалууд байдгийн шүү гэсэн ийм зөвлөгөөг бас өгж ийсэн. За тэгээд бас энэ үнэхээр одоо мэрэгжлийн суумод одоо барилдаж байгаа тэр ямар зэндаанд барилдах нь бол хамаахгүй. Энэ бөхчүүдийн зөвлөгөөд бол үнэхээр үнэтэй болох нь бол одоо энгийн одоо мань метод хүртэл ойлгогдож ирсэн. Жишээлбэл одоо яг тэмцээний өмнө бол бас их барилдаад байх дэмий байдгийн шүү. Ялангуяа Монгол барилдаанаар битгий барилдаараа наад дэвжээ ч юм бол одоо яг суумод зориулсан дэвжээ учраас бас Монгол бүрхээр них одоо барилдаад хэрэггүй яг энд. Тэгээд ялангуяа тэмцээний өмнө гэж ярьж ирсэн. За энэ дээр бол суумод бол бэлтгэл, гэмтэл гэдэг бол ер нь аливаа спортод бол аль болохоор зайлсхийх ёстой зүйл байдаг учраас ерөнхийдөө бол үндсэн дасгалаа хийгээд одоо болчихороо гэж зөвлөж ирсэн. За манай хүүхдүүд бол яхаар байхгүй үндэсний үхээр барилдах үнэхээр дуртай нь бол харагдаж ирсэн бэлтгэлийн үеэр хүртэл. За тэгээд ингээд дэвжээгээ сайхан цэвэрлээд ингээд дэвжээгээ дараагийнхаа бэлтгэл хийх байдалд бэлэн болгоход ингээд орхидог юм байна лээ. 2014 оны 2 дугаар сарын 2-нд Токио хотод болсон хакхаа даваа жаргалын нэрмжид сумогийн олон улсын хүүхдийн 4-р тэмцээнээс урагшлан бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн 2 дугаархыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн 3 дугаар болон 4-р нэвтрүүлгээр сумогийн тэмцээний талаар бид та бүхэнд танилцуулах болно. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.